хэрхэн харьцах талаар те хэдэн төрлийн хүмүүс байдгүй гэдэг тал дээр яриад бас эхэлж байна. Би болохоор мөнгнөөс тусдаа өөр сэдвэр нэг юм асууя гэж бодсон юм да. Тайван амьдрал гэж хэлж байна шүү дээ тий. Би яг 21 гасан. Өчтөж байгаа тэгээд ганц би явахгүй юу. Тэгээд ихтэй нэг нэвтрүүлэг дээр хасаа ярьжсэн баха одоо ганц би хүмүүс ч гэсэндээ тэр бол аз жаргалгүй байна гэсэн үг биш шүү дээ. Хэдийгээр нийгмээс ингээд хүмүүс гэр бүлтэй байвал сайн, хүүхдтэй байвал сайн гэж хэлдэг гэсэндээ тий. Тэгэхээр энэ таар жоохон ярих боломжтой юу? Сэтгэл зүйн зүгээс. За энэ нь бас 50 амьдралтай холбоотой байж болох юм тий. За сэтгэл зүйчээс хариулт сонсъё. Холбогдсон баярлалаа. За. За өнгөрсөн сэдвтэй бас холбоотой байна тий. Өөрөө 30 миллион төгсөж байгаа гэсэндээ хүнтэй суугаагүй. Тий. Гол нь одоо жишээлбэл яг саяны бүсгүүд хэлэхэд бол одоо миний одоо яг одоо бит хоёрын хийгээд байгаа энэ амьдралын утга учир ажиргал амьдралын утга учир гэдэг нь өөрөө юу вэ? Тэгэхээр ажиргал баяр баясгалыг ойлгох мэдрэх их мэдрэх зовлон баг мэдрэх гэдэг ба. Тэгэхээр ганц үе хүн ч гэсэн ажиргал баяр баясгалыг мэдрэх боломжтой. Өөрийнхөө хэмжээнд зүгээр. Тэхийн тулд буцаад саяны ажиргалыг маань мэдрүүлдэг тэр мэдрэмжүүдээ. Одоо эхнийхэн тэр нэг хайр инэрлийн мэдрэмж, амьдралын баталгаа буюу 50 амьдралын мэдрэмж, амжилтын мэдрэмж рүү хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлэх, өөрийн гэсэн орон зай мэдрэмж, одоо тэгээд дурсамжийн мэдрэмж, өөртөө итгэл өөрийгөө үнэлэмж гэсэн энэ 6 мэдрэмжээ зүгээр аваа явуучих юм бол тэр хүн одоо жишээлбэл амьдралаас ачааргалаа мэдрээ явчихна. Тэгвэл энэ хүн тэр заавал тэр одоо юу гэдгийг ганц биесэн ч хань ижилтэй байсан ч адилхан л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө хэмжээнд энийгээ зөвөр мэдрэхийн тулд зөвөр бүгдийг нь ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яг хаа манай нэвтрүүлгийг эхнээс нь эхэлж үзээд сайн сонссон үз. Одоо юуны эхнийх нь бол одоо хайр инэрлийн мэдрэмжийн талаар студийн юугаар ярьсан байгаа. Одоо ч гэсэн бас тэрний үргэлжлэл яригдж явна. Тэгээд дараагийн мэдрэмжүүдийг ингээд дараагийн цувралаас ойлгоод ингээд зураад өөрийнхөө хэмжээндээ энийгээ зөвөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Буцаад яг хүмүүс өөрийнхөө энэ сонсогчтой бас нэг сануулах нэг юм байгаад байна л да. Би одоо өөрөө сэтгэл зүйч хүн бусаад өөрийнхөө сэтгэл зүй надаас зөвлөгөө авдаг хүмүүст бас байнгын хэлдэг нэг үг байдаг юм. Бид нэр яриад иж болно. Сэтгэл зүйч бол яриад идэх юм. Яг бол эн чинь миний мэрэгжил. Би бол чамд зөвлөөд яриад байх нь бол миний мэрэгжил. Та нарт одоо шилдэг хүн сонсогчтой. Гол нь энэс бас өчөөхний ч гэсэн өөрсдөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр сонсоо суугаад байж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр багт багаар нь ч гэсэн адаглаад туршиж үзээд өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлээд явахсаа гэдгийг хэлье. Тэгээд энд өнөөдрийн одоо жишээлбэл юу яагаад амьдралын 50 амьдралын мэдрэмж гингуудаа одоо 50 амьдралыг бүрдүүлэх чинь саад болж байгаа хүчин зүйлс гэвэл одоо нэг талаас мөнгө санхүүтэй хамааралтай одоо нэгсэндээ сэтгэлгээний ялгаа тэгээд нөгөөх нь болохоор гэр бүлээ 50 амьдруулах чинь гарч олох хамгийн асуудал бол хямрал. Ганц үеийн хүн ч их адилхан хямрал бий болно. Гэр бүл ч гэсэн бас гэр бүлээ сайн авч явах. Ганц үеийн хүмүүс болохоор одоо ганцаардал бас стресс хямрал гэх мэтийн хямралууд бас гарч ирнэ. Тэгэхээр эдрийгээ бас зөв тайлж сурах хэрэгтэй болно гэсэн. Тэгээд за саяны бүсгүйн яриаг ингээд тэгээд саяныхаа яриагаа үргэлжлүүлье. Сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Сэтгэлгээний энэ мөнгөтэй харьцах асуудал бол цэвэр сэтгэлгээний асуудал гэдгийг ойлгоорой. Баян хоосон байна гэдэг бол сэтгэлгээний ялгаа гэдгийг би дээр эхний нэвтрүүлэг дээрээ ярьж ирсэн, дараагийн нэвтрүүлгүүд дээр ч их ярьж байгаа. Тэгэхээр баян хоосон гэдэг чинь тийм. Тэгэхээр одоо хамгийн энгийн жишээ юм л байгаа юм л да. Одоо яг энэ яаж харагддаг вэ гэхээр одоо шилхт юу гэдгийг нэг 3 хүүхэдтэй баян аав байлаа. Тэгвэл 3 хүүхэдтэй нэг ядуу аав байлаа. Орлого муутай ядуу аав бил. Тэгвэл тэр хоёроос одоо юмсандаа чи яагаад баян нэгнээс нь чи яагаад баяждаг юм бэ, нөгөөдгөөс нь чи яагаад баян байдаг юм бэ гэдэг асуулт асууж байгаа юм л да. Тэгсэн чинь баян аав болохоор юу гэж юм хэрэг би 3 хүүхэдтэй чи би баян байхгүй болохгүй шүү дээ гэж одоо гэсэн өөртөө тийм бүр шаардлага тавиад одоо нэгсэнтэй энэ бол миний хийх ёстой зүйл гэсэн мэт энэ асар хүчтэй сэтгэлгээ ийм учраас нөгөө хүн илүү амжилттай явж байгаа. Тэгсэн чинь ядуу болох би 3 хүүхэдтэй чи би яаж баян болох юм бэ? Дахиад сонсогч холбогдчихэв. Байна уу? Байна. За холбогдлоо та зочноос асуух зүйлээ асуурай. Ийм юм асуух юм аа. За.
Өөрөөс нь асууж өглөө яаж авах вэ? Ихнээсээ ойлгохгүй маа. Ерөнхийдөө бол би манай ихнээс алхахад байгаа мөнгөтэй ойлгохтой байгаад байна. Тэгсэн байж ирсэн. Тэгээд би өдөртөө ажилласаа дөрөвдөө хацаад ингээд ярилцхээр юу санаатай ярьж өгөхгүй. Тэгээд энэ үнтэй өөрөөр таанаас яаж болох вэ? Та хүүхэдтэй юу? Бага насны хүүхэдтэй юу? Би охин хоёроо нэг нь одоо том нь 11-р анги, бага нь 9-р анги гэсэн. Бас гараас гарч хүүхэдтэй байдаг шүү дээ. За. Тэгэхээр бол яг амьдраад 18 жил болж байна. Тэгвэл тэр 18 жилийнхаа 8 жилийн тусдаа өнгөрөөсөн гэсэн. Тэгээд яг манай гол 6 жил солонгос байж байгаа гэсэн тэрнээс бол юм яа тийм нэг үйл ажиллагааг үүсгэж тэрнийг бас хийх жоохон тасаа шаардлага. За баярлалаа. Тэгэхээр таны хувьд бол зочноос зөвлөгөө авах боломжтой 98 64 70 15 гэсэн дугаараа утсан дээр холбогдоод тэгээд сэтгэл зүйн төв дээр нь очиод хүмүүсийн хувьд бол зөвлөгөө авах боломжтой. Тэгэхээр баян аав, ядуу аав хоёрын хувьд бол нэг нь одоо би 3 хүүхэдтэй юм чинь ядуу явах ирэхгүй тий. Нэг нь болохоор би 3 хүүхэдтэй юм чи яаж баян явах юм бэ? Яг энэ сэтгэлгээнээс одоо хамаарж байна. Тий. Тэг чин үн чанартай аль адил нь ижлэх нь одоо нэгсэндээ боломж байна гэсэн үг байхгүй. Зүгээр энэ сэтгэлгээл байгаа байхгүй. Одоо тэгэхээр саяны тэр баян ядуугийн яарсан шүү дээ. Би гуйлгчин сэтгэлгээ одоо лөөрчин сэтгэлгээ, баян сэтгэлгээ гэдэг байгаа чинь гол ялгаачлал энэ байгаа байхгүй юу? Ойлгож байна. Энэ чинь тэр эндээ байгаа байхгүй. Бас зүгээр сэтгэлгээний юу байгаа байхгүй. Одоо нэгсэндээ чиний цалин дараагийн цалин орж ирэхдээ 0 дээрээ сууж ин гэдэг чи яаж юм чи заавал нэг тийм хийхээ авахгүй болохгүй ийм юм яахгүй болохгүй гэсэн тийм сэтгэлгээтэй. Одоо энэ гуйлагчин сэтгэлгээтэй хүмүүс хамгийн хийдэг юм зөвөх юм бол одоо новш цуглуулах өвчтөй байдаг байхгүй. Хэрэгтэй хэрэггүй. Хэрэгтэй хэрэггүй новш. Одоо тэгвэл яадаг яах вэ? Тий, амьдралынх нь ингээ одоо яах вэ? Төвшин арай ахлаач гэсэн буцаад новш нь арай чанаржиж, арай яаж гал болохоор адилхан новш цуглуулж. Агуулга нь адилхан байгаа. Тий, агуулга нь ижилхийлээд байгаа байхгүй. Ямар сайдаа гадаад нэг юм ангой байдаг байхгүй. Нэг ээж охин хоёр явж ирсэн нэг баян том хаусны дэрэг хауста баян айлын дэрэг хажуугаар өнгөрсөн байгаа юм л да. Тэгсэн чинь охин нь ээжээс одоо ээжээ энэ айл баян уу гэж асуусан чинь ээж нь үгүй энэ айл зөнд их л новштой л гэж хэлсэн гэж. Чи яг ингэж л байгаа байхгүй одоо нэг юу гэх юм эхлээд одоо нөгөө ядуу байсан гэрүүл одоо эхэндээ юу гэдгийг нэг комиссийн бараагаар хувцалдаг байсан бол дараа нь одоо юу гэдгийг арай одоо юу гэдгийг манайх ороод нэг 3 4 хороол мороолоос арай жаахан яа тэгээ тэрний дараанаас одоо том супермаркетуудаас хувцалдаг тэгээ сүүлдээ бүр одоо бутик брендийн хувцас өмсдөг. Одоо нэг зүгээр хэлбэр нь өөрчлөгдөд байгаа болохоос адилхан зүгээр нөгөө новшоо цуглуулдаг хэлбэр байхгүй. Одоо нэгсэндээ ялгаа байхгүй. Өнөөдөр чи одоо юу гэдгийг яг чиний төвшөнд чи одоо юу гэдэг чи Excel унжсэн бол арай жахан мөнгө чи Excel дөрвөл тэр Excel биш одоо юу унж эхлэх байхгүй. Одоо юу гэдгийг нэг Япон тэрэг унж ирнэ. Тэрний дараанаас заавалгүй нэг Land Cruiser ч юм уу одоо нэг Jeep унж эхэлнэ. Ингээл яг л юу нэг одоо нэгсэндээ орлого хэрэг олно. Төдий хэмжээгээр зарж байгаа гэсэн үг байхгүй. Зараад буцаал 0 дээрээ сууж байгаа. Одоо манай Монгол тийм хүмүүс зөндөл шүү дээ. Одоо нэг сайхан Jeep унжсан цаанаа юуж байхгүй. Нэг тийм хүмүүс зөндөө байна. Эдгээр чинь юу юм гэхээр сэтгэлгээ нь яг тийм сэтгэлгээ байхгүй. Тэгэхээр энэ зүгээр зөв новш цуглуулдаг сэтгэлгээ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зайлшгүй хийх ёстой юм шиг чамд өөрчлөлт санагдаад байгаа гэдэг чинь одоо нэгсэндээ жир нөгөө сэтгэлгээнээс чи бодоод тийш шаарддаг байгаа байхгүй. Одоо бараг би ингэхгүй болохгүй шүү дээ гэдэг ингээ бүр ингээ тайлбарлах гээд оролдоод байдаг байхгүй. Үн чанартай биш. Яг нарийн ярих юм бол тийм шаардлага байдгүй л аахгүй юу. Тэгэхээр энэ зүгээр сэтгэлгээ. Тэгэхээр мөнгөтэй харьцах асуудал гэдэг чинь сэтгэлгээнээс хамаардаг шүү. Сэтгэлгээгээ маш зөв авч явах хэрэгтэй. Тэгэхээр 50 амьдралыг бүрдүүлэхийн тулд чи ихний ээж нь энэ мөнгөтэй маш зөв харьцаж сурахгүй юм бол мөнгө чи баян болно гэж хүсэх юм бол нөгөө хязгааргүй мөнгөтэй болох хэрэгтэй болно. Яг л хангалттай мөнгө гэдэг чинь хэзээ ч байхгүй шүү дээ. Үний хүсэл хязгааргүй. Тэгэхээр чи чамаг үнэхээр хамгийн их шантрааж хамгийн их хямралд оролдох зүйл бол энэ мөнгөтэй харьцах сэтгэлгээ байдаг байхгүй. Тэгэхээр энэ мөнгөтэй харьцах сэтгэлгээтэй маш зөв харьцах хэрэгтэй. Анханаас нэгдээд маш зөв ойлголттой болох хэрэгтэй. Үр хөвгттэй ч гэсэн зөв сэтгэлгээ өгөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ дээр гол нь сэтгэлгээн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэхээр тэр сэтгэлгээ чинь яаж явах юм бол чи одоо юу гэдгийг энгийн жижигхэн ажил хийжсэн ч гэсэн ялгаа байдгүй. Өндөр баян байх боломжтой байдаг байхгүй. Миний мэдих одоо жишээлбэл би нэр ус энтрүүсийн яаж чадахгүй байна л да. Одоо хамаагүй одоо жишээлбэл Монголд нэг тийм ах үү гэдгийг.
Одоо жишээлбэл зүгээр нэг өөрийнх нэг объект түрээсэлж ажилладаг. Тэгвэл өөрөө тэрнийхээ одоо слэйсэр юу юм уу бүх юм хийдэг. Өөрөө бүх юм хийдэг. Одоо тэр нэг түрээсэлж байгаа объектийнхаа одоо тэр слэйсэр одоо ус захилгаа одоо болоо тэр засар масар бүгднийг өөрөө хийдэг. Тэгээд нэг хөгийн машин унаад явждаг. Одоо тэнгүүтээ одоо хүн хантаа одоо жишээлбэл энэ одоо чавастай гэсэн байдалтай байхад мань нам англи одоо жишээлбэл 70 хэрэгтэр 4.5 сая фунт стерлингийн үнэтэй юутэй шүү дээ. Виллатай амьдарч байна шүү дээ. Авгаа хөлтөнд тэнтэй гэж амьдардаг. Шалаадаа сэтгэлгээ байгаа шүү дээ. Тэрийг одоо жишээлбэл тиймэрхүү хүн харах юм бол хүмүүс гайхаад энэ одоо англи тийм том баячуулын нэгэн зогсгооч тийм хөрөнгөтэй амьтантай гэж хэн ч хэлэхээргүй тийм хүн Монгол зүгээр ингээд явж идэг жишээ. Энэ яаж их тэр хүний зүгээр сэтгэлгээ байгаа байхгүй. Гэтэ энэ дээр чинь бас нэг асуулт гарч ирээд байгаа юм шүү. Тэгээ тийм их мөнгөтэй юм бол тэгээ ямар юмаа хийгээд тэгээ ямби машин унаа яваад тий. Хамгаалал тэр хүн тийч тийм их новш цуглуулах ямар шаардлага байхгүй юу? Зүгээр тэр нэг бол хэрэгцээ гэдэг юм. Зүгээр хэрэгцээ. Тэр нь машин шаардлагатай учраас нэг машин та. Яг уу ямбиг гээгүй шүү дээ. Зүгээр яг одоо хүмүүсийн нэрлэхээр ямбил гэж байгаа болохоос өөрийнх нь хэрэгцээг хангалттай хангадаг машин. Сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Тэгээд өөрийнх нь хэрэгцээнд хангалттай юу? Ийм л байх жишээ. Ингээл яадаг амьдарч явах жишээтэй жишээлт. За зочноос асуух зүйлээр асуураа. За хөгжмөө басгаа шүү. Сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн мэнд. За. Сайн байна уу? Яг зүгээр би бол тэр энэ сэтгэл зүйн гайхаад байна л да. Ер нь зүгээр хүний амьдралын утга учир бол ер нь зүгээр нэг хайхтар мөнгөн дээр бэрхшиж одоо байгаа шүү дээ. Амар тайван амьдрал бол ер нь мөнгнөөс бэрхгүй. Хүн заавал нэг амар үнэтэй машин ч юм уу. Бүр машингүй байсан ч надад аз жаргалтай амар санагддаг шүү дээ. Тэгээд яг байгаа юмараа амьдрал. Тэгээд сэтгэлийн аягаа бол хайж сурах хэрэгтэй. Авч чаддаг байх хэрэгтэй. Хүнийг дуурайж одоо Land Cruiser унахын тулд өөрөө сэтгэлгээний өвчин тусч болохгүй гэж би бодож явдаг шүү дээ. Хүнд ер нь нэг машин байвал хангалттай боломжийн ярьж болох гар утас байх болоо тэрнээс нэг хүнтэй гар утас ч юм уу чамирхах эсвэл зохиог хүнийг дуурайж өмсөх ч юм уу нэг ясны галзуурлал юм шиг санагддаг шүү дээ. Зөвхөн өөртөө зохицох өөрөө амьдрах хамгийн чухал. Тэгэх юм бол сэтгэл зүйн хувьд хямрал орохгүй амар тавиа амьдрах гэж бодчих юм да. Юу ч бодсон тэгээд. За баярлалаа. За миний ойлгож байгаагаар бол ерөнхийдөө таны ярьж байгаа зүйлтэй санаа нэг байд юм байна гэж би ойлголоо. Би бас л одоо тэгж ойлгох шиг боллоо. За. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө сэтгэлгээ бүх амьдрал хүмүүс энийг хэтэрхий их одоо жишээлбэл манай монголчууд хэтэрхий их материалын үзэлтэй болчихжээ. Сүүлийн жилүүдэд сүүлийн 20 жилийн хугацаанд тэр асар хүчтэй материалын сэтгэлгээтэй болчих. Энэ хүчтэй материалын сэтгэлгээ нь хүмүүсийг асар хэмжээний юм материалын үзэл бодолтой болгоцсон. Тэгэхээр материал бодит юмд л итгэж бодит юмд найддаг. Тэгин гутаа нөгөө сэтгэлгээ гэдгийг чинь нөгөө одоо жишээлбэл гараар мэдрэхээ аргагүй шүү дээ. Тэг чинь жижигхэн өчүүхэн зүйл хүний амьдралын ямар хүнд байдалд оруулж болохыг одоо жишээлбэл одоо хүмүүс ойлгодог байхгүй. Тэг чинь бүх өвчин юм гэж их үүсгэн сэтгэлгээнээс чинь эхэлдэг. Бүх амьдралын чинь тэр хямраллын чинь их үүсрэн сэтгэлгээнээс чинь эхэлдэг. Энийг л гол нь ойлгох хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэг чинь хүмүүс одоо их хөвчлэн энэ нөгөө эсрэг талаас нь хэтэрхий материал бодтой зүйл одоо жишээлбэл одоо ямар сандаа би одоо жишээлбэл байрны өмнө нэмэгдэж энэ одоо махны өмнө нэмэгдэж эдгээр бол цаанаас сэтгэлгээ хүмүүсийн хямрал хэтэрхий ихснээс болж хүмүүсийн дотоод тэнцвэрт байдал алдагдсанаас болж хэтэрхий хүсэлт бий болоод хүмүүст тэр хүсэлтний эрэлт хэрэгцээг бий болгоод тэрнээс болж энэ үний хөргөлтөд бий болж байна гэж ярихаар хүмүүс энэ одоо сэтгэл зүйчдэр сэтгэл мэдрэлтэйгээр холбогдож байхгүй одоо юун балаа хэлдэг бас яачин санхүү эдийн засгийн орцсон явж гинэ мөч ингэж яриад байгаа шиг байна. Тэг чи энэ чанартай цаана зүгээр эн чин сэтгэлгээнээс эхэлсэн л үүдэлтэй юм байдаг байхгүй. Энийгээ сайн ойлгох хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүйгээр цаашаа явахын арга байхгүй. За холбогдлоо. За зочноос асуух зүйл асуураа. За баярлалаа юу ойсдэр явуулсан. За уцруугаа ойртод яриараа цаана цацагтаад шүү. За баярлалаа. Орой нэмэн төргий. Ерөнхийдөө нөгөө сэтгэл зүйч ярьж саяны ярьсантай ч гэсэн санал нийлж байна л да. Тэгээд надад гэсэн би сая нөгөө ажилмаа солигдсон байхгүй юу? За тэгээд хуучин ажлын газар маань болохоор зэрэг тийм ахтарлаг гоё офис нөө жирийн ийм офистай. Одоо жирийн бас одоо миний шилжиж ажиллаж байгаа болохоор зэрэг бас нэг
явж сонсон гоё арай өөр газар очижээ л та. Тэг яг би тэндээс юу мэдэрч юм гэж хэлгээд байна гэхээр хүмүүс нөгөө нэг зүгээр энгийн өөрсдийнхөө байгаагаараа байхаараа илүү нээлттэй байж чаддаг. Тэгээд юу гэдэг тэнд заавал чимэрхаал одоо тэр нөгөө өөрийгөө нэг үзмэр болохын төлөө биш. Одоо сая ярьж ирсэн гоё машин унаад гоё уцаараад цахавчлаад мэдээ цахавчлаад эмэгтэй хүн тэдээс таашаал гоё лээдэг. Гэхдээ хит нөгөө нэг хүмүүст таалагдаж амьдрах тэгэхээр хүнд өөрт нь бөө новлох юм шиг санагдсан. Зүгээр л ингэж үгүй өөртөө таалагдаад өөртөө болоод тэндээс сэтгэл хангалуун явж ивэл өөрөлдөх юм бол нэг их шуналтаал ингэж авахгүй зорлоо урахын айгуу баг шиг. Гэхдээ нийгэм өөрөө эргээгээд хүмүүсийг гадаад өмсөн зүйлсэн хувцас тэрүүгээр нь дүгндэг учраас хүмүүс бас яг эргээд тийм болоод байгаа юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд нөгөө нэг хүн дотроосоо бас нэг ингэ сэтгэл санаа амар тайван байж нөгөө өнөөдрийн сэтгэл нөгөө нэг одоо ад жаргалтай амар тайван амьдралын мэдрэмжийн төрөн штэ тий. Тэгэхээр хүн тэрийг бас нөгөө үгэж хадгалж яхад тулд одоо ингэ за өнөөдөр би юу өөрөө байгаа сэтгэл хангалуун байна. Би лаг маш хурнаг үтгсэн амар гоё цацаг амьдраагүй ч гэсэн би өөртөө болж ин даа гэж ингэ гараа явлаа гэж бодож үгүй. Ирээл нөгөө өөрийнх нь ажиллаж байгаа орчин ч юм уу арай өөр байсан хүн өөрийгөө эргээгээд болох ч юм уу юу тийм сэтгэл зас үүсэх юм шиг. Тэгэхээр хүн өөрийнхөө тэр нөгөө юу тийм энэ надад болж байгаа баа гэж шунж амьдрах ёсгүй нийгмийн байсан ч гэсэн би өөртөө болж ин гэдэг сэтгэлээ бас нөгөө юу тийм гадны нөлөөнд авахгүй хадгалахын тулд өөрийнхөө сэтгэлийг үргэлж одоо тэмдэглэж явах гэдэг ч юм уу тийм юм шиг санагдсан. Тэрэн дээр сэтгэлзүйчээс бас асуумаар нь үгүй юу тийм одоо энэ зөв шүү энэ гадаад ч юм бааж гэсэн би өөрийнхөө энэ зөв гэж бодож байгаа бодол санаандаа үнэн ч итгэлтэй явах хэрэгтэй шүү гэдэгт үргэлж хүн тэр үдэл санаагаа хадгалаад явах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг үргэлж ингэж нэг тэмдэглэдэг шиг хүн өөрийгөө тэмдэглэж явах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр бас зөвлөж. За баярлалаа. Тэгэхээр энэ бүсгүй зөв ярьж ин л да одоо дотоод тэнцвэрт байдал гэдэг зүйл яригдаад байгаа энэ дээр. Хүний дотоод тэнцвэрт байдал. Хамгийн гол нь дотоод тэнцвэрт байдал гэдэг нь маань одоо нэсэндээ ийм л юм байгаа даа. Хүний одоо байгаа зүйл хүний хүсэл. Одоо нэг байхгүй хийсвэр хүсэл гэсэн үг шүү дээ. Энэ хоёрын тэнцвэрт байдал хүнийг тэр амар амгалан байдалд хүргэдэг гол зүйл байхгүй. Тэгэнгүүт энэ дотоод тэнцвэрт байдлыг хамгийн хүчтэй хардагдуулдаг зүйл бол энэ хямрал байдаг байхгүй. Тэгэхээр манай Монголд яг чаргагүй одоо зарим нэг талаасаа бол ингээд ийм зүйлүүд байгаа. Яг бол нийгэм өөрөө тэр чигээр айхтар хүчтэй стресс хямралын байдалд байгаа. Ийм болохоор нөгөө нийгэм их өөрөө хүчтэй стресс хямралын байдалд байгаа болохоор хүмүүс нөлөөлөлд автдаг байхгүй. Бид нар өдөр болгон хүмүүсийн нөлөөлөлд автдаг. Өнөөдөр чи бит хоёр яриа сууж байлаа. Бит хоёрын яриаг сонсож байгаа хүмүүс одоо бит хоёрын ярианаас үнслээд өөрийн гэсэн нөлөөлөлд автна. Энэ бол би тэгэхээр чи стресс хямралтай хүнтэй очирвол чи тодорхой хэмжээгээр тэр хямрал нь чамд нөлөөлнө гэсэн үг. Ойлгомжтой. Нөгөө хүн чамтай эвтэйг хайрцахгүй чиний бухимдлыг дөрүүлнэ. Чинь их стресс хямралын их үсвэр гэсэн үг байхгүй. Тэгэхээр сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Энэ стресс хямралын хийдэг хамгийн ноцтой зүйл хүмүүс стресс хямрал гэхээр нэг ядаргаа бодоод байгаа шүү. Тэр ядаргаа нь өөрөө хаанаас бий болдог гэхээр энэ хамгийн гол бий болгодог их зүйл их нь өөрөө юу гэдэг вэ гэхээр энэ стресс хямралыг үүсгэж байгаа. Тэр стресс хямрал нь өөрөө юунээс бий болж байгаа юм гэхээр нөгөө стресс хямрал нь юуг үүсгэж